За сайн байцгаана. Өнөөдөр би та бүхэндээ хураангуудын төслийнхаа 15 дугаар хичээл буюу Бурхны бүтээлийн талаарх теолог доктринынхоо 2 дугаар хичээлийг. За энэ хичээлийн сэдэв бол Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хүн гэдэг ийм сэдэвтэй байна. За Бурхан хүмүүнийг өөрийнхөө дүр төрхөөр бүтээсэн гэж Библи бол маш тодорхой хэлсэн байдаг. Есүс бол Бурхны төгс дүр төрх. Есүст итгэсэн хүмүүсийн үед Бурхны энэ дүр төрх рүү итгэсэн цагаас ахуулаад аажмаар хувьсан өөрсөгдөж байдаг гэдгийг ойлгох ёстой. Хэдийгээр бид энэ амьдрал дээр бүрэн төгс тийм ээ одоо Есүс Христтэй адилхан Бурхны дүр төрхтэй болж чадахгүй ч гэсэн Есүс Христийг эргэн ирэх үед бид амьлах үед тэр одоо төгс төгөлдөр тэр Бурхны дүр төрх рүү хувиран өөрчлөгдөнө гэдэг зүйлийг Библи бас хэлдэг. За миний дэлгэцийн хажууд байх Библийн ишлүүдийг та бүхэн бичиж аваад Библиэс уншаасай гэж хүсэж байна. За би уншия. Эхлэл 1-р бүлгийн 26-аас 28, Эхлэл 5-р бүлгийн 1-ээс 3, Эхлэл 9-р бүлгийн 6-р ишлэл. Иохан номын 14-р бүлгийн 8-аас 9, Ром номын 8-р бүлгийн 29-оос 30, 1-р Коринт номын 15-р бүлгийн 49, 2-р Коринт номын 3-р бүлгийн 18, Колосай 1-р бүлгийн 15, Колосай 3-р бүлгийн 9-өөс 10, Яаков номын 3-р бүлгийн 9, 1-р Иохан 3-ын 2-р ишлэл. За эдгээр ишлэлүүдийг та бүхэн бичиж аваад Библиэсээ уншаасай гэж хүсэж байна. За Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хүн гэдэг нь хүн төрлөختнийг ойлгохыг суур ойлголтоо. Хүн гэж яг хий юм бэ? Хувьсаж өөрчлөгдсөн одоо үн цэнэгүй тийм ээ ач холбогдолгүй зүгээр бусад амьтдын адил юм уу? Эсвэл үнэхээр Бурханы одоо дүр төрхөөр бүтээгдсэн учраас онцгой нэг юм уу гэдэг энэ одоо үндсэн хүний identity, хүний мөн чанар, хүний өөрийнх нь тэр язгуур хамаарлыг бол тодорхойлж байдаг. Бурхан бол Библиэлд хүнээс өөр бүтээлд өөрийнхөө амийн сүнсийг оруулж амьдруулаагүй гэдэг зүйлийг бол бид харна. За Бурхан хүнийг бүтээхдээ бол үнэхээр эрэгтэй эмэгтэй гэдэг хоёр хүүстэй л бүтээсэн. Тэрнээс ийм хоёр манин ч юм уу те эсвэл ганцхан эрэгтэйчүүдийг бүтээгээсээ ганцхан эмэгтэйчүүдийг бүтээгээгүй. Эсвэл өөр завсрын янз бүрийн хүүснүүдийг бүтээгээгүй. Яг л хүний биологийн бие нь яаж төрсөн бэ? Одоо эрэгтэй болж төрсөн бол шууд л одоо төрхийн одоо хүүхэд төрлөх чинь те тэр овогтой тэрний тэдэн килограмм, тэдэн сантиметр тийм эрэгтэй хүүхэд төрлөө эсвэл эмэгтэй хүүхэд төрлөө гэж шууд тэр одоо биологийн хүүсийг нь хараад энэ одоо ингэж хүүхэд төрлөө хилдэг болохоос биш. Биологийн хүүснээсээ зөрөө тийм ээ би эрэгтэй биетэй төрсөн болж үндэ би дотроо эмэгтэй хүн гэдэг ч юм уу. Эсвэл би эмэгтэй биетэй боловч дотроо эрэгтэй хүн гэдэг ч юм уу. Ийм зүйлийг бол Библи бол хизээч зөвшөөрдөггүй. Энэ зүйлийг Библи бол тийм маш тодорхой эрэгтэй эмэгтэй гэдэг хоёр л хүүс байгаа гэдэг зүйлийг бол хэлсэн. За Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн гэж одоо хэлж байгаа энэ утга нь ямар утгатай юм бэ гэхээр Бурхан бол хүн болгоныг ач холбогдолтой үн цэнтэй бүтээсэн гэж бол ойлгох ёстой. Тэрнээс Бурхан арьс өнгөөр нь ялгаруулдаггүй тийм ээ. Одоо арьс нь цайрах тусмаа дээд одоо ангиллын дээд түвшний хүн арьс нь одоо харлах тусмаа баг хүний тоноос арчигддаг эдгхийн кастинг систем гэж ярьдаг тийм ээ. Тэрэн шиг Бурхан бол хизээж хаалдаггүй. Ямар ч арьс өнгөтэй бай, нийгмийн ямар ч гарал үүсэлтэй бай, ямар ч хэл соёл дотор өссөн бай, тэр хүн л болвол нас өгш настай байна уу, залуу хүүхэд байна уу, үл хамааран үндэстэн угсаа үл хамааран Бурхан хүн болгоныг хайрладаг, хүн болгоныг үн цэнтэй ач холбогдолтой гэж үздэг юм аа. За Эхлэл 1-р бүлгийн 26-аас 28 дугаар ишлэгийг уншия. Энэ бол яг Бурхан хүнийг бүтээсэн гэдэг гол суур одоо ишлэл байгаа. За уншия. Тэгээд Бурхан бид дүр төрхийнхөө дагуу бидэнтэй адилхан хүнийг бий болгоё. Тэгээд тэднэр далайн загас, огторгуйн шууд, мал адгуус бүх газар дэлхий, газраар мөлхдөг мөлхөгч бүгдийг захируулъя гэж айлдав. Ийхүү Бурхан өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр бүтээхдээ эр эмээр нь бүтээжээ. Бурхан тэднийг өрөөж, үржиж, олширцгоо, газар дэлхийг дүүргэж, түүнийг эзэмшицгээг, далайн загас, огторгуйн шууд хийгээд газар дээр хөлхөгч амьтан бүхнийг захирцгааг гэж бол хэлсэн баг. Тэгэхээр Бурхан эндээс 3 зүйлийг хэлсэн. Нэгдүгээр нь Бурхан өөрийнхөө дүр төрхөөр
эрэгтэй ба эмэгтэй хүнийг бүтээсэн. Тэгэхээр эрэгтэй хүн ч Бурхны дүр төрхтэй, эмэгтэй хүн ч Бурхны дүр төрхтэй. Өөрөөр хэлбэл эрэгтэй эмэгтэй хүн хоёулаа Бурхны өмнө ач холбогдолтой, Бурхны өмнө үнцэнтэй. Тэрнээс ч эрэгтэй хүн илүү ач холбогдолтой, эмэгтэй хүн хагас ач холбогдолтой ч юм уу. Эсвэл эсрэгээр эмэгтэй хүн илүү ач холбогдолтой, эрэгчүүд нь тийм ч ач холбогдолгүй гэж Библи хизээч үзээгүй. За хоёрдугаарх нь эрэгтэй эмэгтэй хүмүүс одоо нөхөн үржиж дэлхийд даяар хүмүүний амьдрал тийм ээ одоо цогцлон байгуулж, хүний нийгмийг цогцлон байгуулж байгууд гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл үржин ушиж газар дэлхийг дүүрэг гэж бол хэлсэн. Тэгээ та бүхэн бас олон газар аялж исэн байх тийм ээ. Онгоцоор хитэн цаг нисээ ялны газар очоод тэнд бас хүмүүс байж л байна. Өөр газар ингээд хитэн цаг очоод нисэх тэнд хүмүүс байж л байна тийм ээ. Маш олон гой соёлыг бий болгоцсон, гой ингээд одоо аялал жуулчлал хийдэг хүмүүсийн бид зураг дээр хардаг ш дэлхийд даяар хүмүүс ямар гоё юм бүтээсэн, ямар гоё амьдарч байгаа. Энэ бол Бурхны хүсэл юу гэхээр энэ дэлхийг энэ хүмүүс одоо бүрхэж хүмүүсээр дүүрэн дэлхий болоосоо гэдэг зүйлийг Бурхан анханасаа хүссэн. За 3 дугаарх нь дэлхий болон түүн доторх бүхнийг эзэмшин захирах эрхийг бол Бурхан хүмүүст өгсөн. Нөгөө нэг энэ эрхээ бид гимнүгэл хийх үед сатаанд алдсан гэдэг өмнөх хичээлээр дурдсан. Энэ зүйлийг бол Бурхан анханасаа хүнийг одоо энэ дэлхийн эзэн болгож, хүнийг энэ дэлхийг удирдах, захирч, арчилж, тордолж, хайрлаж, хамгаалж үеэс үед ингэж дамжуулах ёстой гэдэг зүйлийг Бурхан бол хүссэн. За Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүн тийм ээ бол ямар утгатай гэвэл Бурхны мөн чанарын тусгал тийм ээ Бурхны одоо зан чанарыг илэрхийлдэг. Бурхны тэр мэдлэгтэй байдал, Бурхны эрх мэдэлтэй байдал, Бурхны сайхан сэтгэл, итгэлтэй байдал, найдаж болох чанар гэх мэтлэнгээр Бурханд байдаг чанарыг хүмүүс одоо эргэн тойрондоос үзүүлэх ёстой. Мөн Бурхны төлөөлөн бусад бүтээлтэй зөв ёсоор харилцах ёстой. Тухайлбал одоо тэр хүмүүс шивл одоо хүмүүсийг хариуцж байгаа байвал тухайн тэр хариуцж байгаа газартаа тэр хүмүүс тийм ээ хүн ёсоор хандах ёстой, хүн ёсоор тэднийг хүндлэх ёстой, хүн ёсоор тэдэнтэй харилцах ёстой гэдэг зүйлийг хэлсэн. Хэрвээ тэр хүн байгаль ертөнцийг удирдах захирч байгаа тэр байгаль эрхийгээ ч гэсэн хайрлах ёстой, тордох ёстой, хамгаалах ёстой. Өөрөөр хэлбэл Бурхан тэр хүмүүст тэр харилцааны болон тийм одоо эрх мэдлийг өгөхдөө бусдыг өмчлөх биш харин эзэмших тийм эрхийг өгсөн. Үүнийг Библиэлд ерөнхий нярв гэж бол хэлдэг. Нярв хүн гэдэг бол жишээлбэл нэг үйлдвэрийн нярв байлаа гэж бодоход тэр нярвын одоо агуулгад байгаа, складанд байгаа тэр бараа материал бол тэр хүний өмч биш. Тэр хүнд хариуцуулаад яг зохистой цагт нь зохистой хүнд нь зохистой хэмжээгээр нь тэрийг одоо бүгднгийн тоо ёсоор нь хүлээлгэж өгөх ёстой гэдэг тийм одоо хариуцах, зохицуулах юм үүрэг гүйцэтгэдэг хүнийг нярв гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ гүйцэтгэх үүргээ тийм ээ одоо зохицуулах үүргээ, хуваарлах үүргээ, даалгасан зүйлийг итгэмжтэйгээр ингэж одоо хүртээмжтэйгээр хүргэдэг энэ үүргээ хүнд Бурхан өгсөн ба. Тэгэхээр хүн болоод энэ газар дэлхийн эзэн гэхээс илүү нярв тийм ээ энэ бүх зүйлийг зохицуулан удирдах, чиглүүлэх ийм үүрэг гүйцэтгэдэг ийм үүрэгтэй болсон. Тэгэхээр хүмүүн Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн учраас хүмүүсээс хоригдсан зүйлс бас байдаг. Жишээлбэл хүний цус сурсхийг хоригдсан гэдэг хүүгнээ алж чадах тийм ээ. Дайн дэжнийг Бурхан хүсээгүй. Тэгээд зарим хүмүүс хэлдэг Бурхан дайн дэжнийг одоо харсаар үж яагаад зогсоодгүй юм бэ гэж. Бурхан тэр дайныг эхлүүлээгүй. Хүмүүс эхлүүлсэн. Хүмүүс тэр дайныг өөрсдөө зогсоох ёстой гэдэг. Тэрнээс биш Бурхан шууд дундуур нь уужрал та нар ингээд хоёр тишээ бол ингээд бойл гэж Бурхан бол хизээж тийхгүй. Бурхан бол та нарт би энэ дэлхийг удирдах захирах эрх мэдлийг өгсөн. Та нар тэр эрх мэдлээ зөв зохистой хэрэгжүүл. Тийм учраас хүний цусыг урсгахыг бол Библиэлд хориглодог. Эхлэл 9-р бүлгийн 6-р ишлэл дээр хүний цусыг хэн урсгах нь түүний цусыг хүн урсгах нь учир нь Бурхан өөрийн дүр төрхөөр хүнийг бүтээж хэвжсэн. За мөн бусдыг доромжлон гутааж болохгүй гэдгийг бол Яаков 3-р бүлгийн 9-дэр хэлсэн. Энэ дээр бид хилээр эзэн ба эцгийг магтдаг, бид түүгээр Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн хүмүүсийг хараадаг гэж бол хэлсэн. Тэгэхээр бид Бурхны магтчаад хажууд байгаа хүнээ эсвэл хин нэгэн таалагдахгүй хүнээ доромжлоод гутаагаад иж болохгүй. Тэр ч гэсэн Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн үн цэнтэй ач холбогдолтой учраас бид тэр хүний доромжлох биш. Хэрвээ бидэнд санал нийлэхгүй зүйл байвал хоорондоо ярилцаад учраа олох хэрэгтэй болохоос биш доромжлон гутаах тийм одоо зүйлийг Бурхан бидэнд хориглосон байт юм аа. За 2-р Коринтын 4-р бүлгийн 4-өөс 6-р ишлэгийг унших юм бол Есүс Христ бол Бурхны дүр төрх юм а, төгс дүр төрх юм а гэдэг зүйлийг 2-р Коринтын
4-р бүлгийн 4-өөс 6-р эшлэлээр байгаа. За мөн Колосын номын 1:15 дээр Есүс бол үл үзэгдэгч Бурхны дүр гэж бол хэлсэн. Иохан 14-р бүлгийн 8-9 дээр Есүсийн дагалдагч Филиппа Есүс хоёрын хоорондын яриа гардаг. Тэгээ Есүсээс Филипп бол Есүсээ бидэнд Бурхныг үзүүлээч, Бурхан Аавыгаа үзүүлээч гэж хэлэхэд та нар намайг харах юм бол Бурхан Аавыг харсантай адилхан гэж бол Есүс бол хариулсан байдаг. За Еврей 1-р бүлгийн 3-р эшлэгийг унших юм бол одоо Есүс бол тэр Бурхан юм аа. Есүсийг харсан хүн бол Бурхныг харсантай адилхан. Есүс бол үнэхээр Бурхан эцгийн төгс одоо дүр төрх цог жохтонтой тэр дүр төрх юм аа гэдэг зүйлийг бол хэлсэн. Тэгэхээр эдгээр одоо ишлүүдийг би дахиад хэлье. 2-р Коринтын 4-ийн 4-р бүлгийн 4-өөс 6, Колосын 1:15, Иохан 14-ийн 8-9, Еврей 1:3. За эдгээр ишлүүдийг унших юм бол Есүс бол Бурхны төгс дүр төрх юм аа. Тэгэхээр Есүс Христ итгэгчид бидний амьдралын зорилго бол Есүс Христтэй адилхан болох зорилго. Бүхий л талаараа зан чанар, хандлага, тийм ээ, одоо үзэл бодол, хэл яриа бүхий л талаараа бид Есүстэй адилхан болох ёстой. Өөрөөр хэлбэл хинч биднийг харсан. Энэ нэг Есүсийн хүн байж тээ гэж, тийм ээ, харахаар ингэж бид шилжин өөрсгөх ёстой. За Ром номын 8-р бүлгийн 29-с 30-р ишлэгийг би уншия. Ром 8-р бүлгийн 29-с 30. Тэр өөрийн хүүг олон ах дүүсийн дунд ууган нь байлгахын тулд урдаас мэдсэн хүмүүсээ тэр бас түүний дүртэй адил болгохоор урдаас мэдэж тогтоосон юм аа. Тэр урдаас тогтооснуудаа мөн дуудснуудаа мөн зөвтгснүүдээ мөн тэр алдаршуулсан гэсэн. Тэгэхээр Есүс Христтэй адилхан болж өөрсдөх одоо үйл явц байгаа гэдгийг сая энд хэлж байна, тийм ээ. За энэ үйл явц бол насан турш бол явагдана. За энэ үйл Есүс Христтэй адилхан бол бидний зан чанарын өөрчлөлт, бидний бие авч явах байдал, бидний хэл яриа, үзэл бодол, бидний альва зүйлд хандах одоо перспектив, тийм ээ, өнцөг, үзэл бодол, энэ бүх зүйл бол насан туршдаа явагдах. Энэ насан туршдаа явагдах үйл явцыг ариун сүнс, бидний дотор амьдарч байгаа ариун сүнс, Бурхны үгтэй хамт биднийг засаж, залруулж, Бурхны үг унших болгонд ариун сүнс бидэнд Бурхны үгнээс харах ёстой. Тэр толгойн нүрээ хараад хүн хаана халтар байна, хаана гоё үгтэй хардагтай адилхан ариун сүнс Бурхны үгнээс дамжуулж бидэнд зааж өгнө. Тэгээд бид Бурхны үгнээс сурсныхаа дагуу тэр үгийг хэрэгжүүлэх үед бидний амьдралд өөрчлөлт гарч бид үнэхээр Есүс Христтэй адилхан болж өөрчлөгдөх энэ процесс явагддаг. За 2-р Коринтын 3:18 дээр ингэсэн: бид бүгд бүтээлэггүй нүрээрээ эзний алдрын тусгалыг толдох мэт хараад түүний дүрд эзний сүнсээр алдраас алдарт өөрчлөгддгөө үзсэн. Колосай 3-р бүлгийн 9-с 10-р эшлэлдэр бие биедээ худал буяар яагаад гэвэл та нар хуучин хүний үйлдэлтэй тайлж шинэ хүнийг өмссөн. Энэ нь өөрийг нь бүтээсэн түүний дүр төрхийн дагуу мэдлэгт шинжлэгдсэн хүн юм аа. Тэгэхээр энэхүү шилжилт өөрчлөлтийг биднээс насан туршдаа хийгсэн гэсэн төгс төгөлдөр болтлоо бид өөрчлөгдөж чадахгүй. Бид хүн хөлтлээ одоо 20% өөрчлөгдөнө, 30% өөрчлөгдөнө, 50%, 60% өөрчлөгдөнө, ямар ч нэг өөрчлөлт явагдана. Гэхдээ Есүс Христ одоо илчлэгдэх үед, Есүс Христ иргэн ирэх үед бид яг түүний дүр төрхөөр одоо өөрчлөгдөх болно гэсэн. Тухайн үед амьд сэрүүн байх юм бол агшин төдөд юр бусын цоошин биетэй болно. Тухайн үед тийм ээ одоо айлтгийн нас урцсан бол үхлээс амьлаад Есүс Христтэй уулзах үедээ юр бусын цоошин биетэй болж бидний аврал гүйцэд болж, тийм ээ, бид үнэхээр оюунснаа бие маань, сүнс маань айлдаа аврагдсан. Харин бие махбод маань одоо амьлалтын дараа, тийм ээ, амьлалтаар дамжуулан аврагдаж бид бүх талаараа Есүс Христтэй адилхан болно. Тэгээд зарим хүмүүс хэлдэг Есүст итгэсэн хүн ингээд үхлээс амьсныхаа дараа деважинд очих үед гим хийх боломжтой юу гэж асуудаг. Үнэндээ Есүс Христ гим хийх боломжтой юу гэж та асуугаа. Есүс энэ дэлхийд 33 жил амьдрахдаа нэг ч удаа гим хийсэн, нэг ч удаа амнаас нь худлуу гарсан зүйл байхгүй. Тэгэхээр бид деважинд Есүс Христтэй адилхан дүр төрх тойрохтой яг л тийм одоо мөн чанарыг одоо идэх юм. Одоо бол би төсөөлөхгүй байгаа л да. Одоо би ч нэг гимт чанартай учраас худлаа яриад байгаа билүү гэж бодно. Хэрвээ бид үнэхээр Есүс Христийг харах юм бол бид яг л Бурхны хүслийг биелүүлэхийн төлөө өөрийгөө Бурхны алдрын төлөө зориулахад бэлэн тийм зан чанартай хүмүүс болно. За 1-р Коринтын 15 дугаар бүлгийн 48-49 дугаар ишлэгийг уншия. Шорооных нь ямар байдагчлан шорооноос буйн тийм бөгөөд Тэнгэрийнх нь ямар байдагчлан Тэнгэрээс буйн тийм байна. Шороон хүний дүрийг бид өмсдөг шиг Тэнгэрлэг хүний дүрийг бид өмсөх болно гэж. Өөрөөр хэлбэл бидний бие
одоо махан бие шороогоор бүтээгдсэн гэж Адамын үед бол хэлсэн. Тэгтэл бидний одоо бие нас орох үед шороондоо шингэн, харин бид дахин амьлах үед бид үнэхээр Тэнгэрлэг хүний дүрийг өмсөх болно гэж бидний цоошин бие авах тэр биеийн тухай 1-р Коринтын 15 дугаар бүлгийн 48-аас 49 дугаар ишлэгийг хэлж байна. За 1-р Иохан 3-ын 2 дугаар ишлэл дээр хайртууд минь бид одоо Бурхны хүүхдүүд. Бидний ямар болох нь хараахан илчлэгдээгүй. Түүнийг илчлэгдэхэд буюу Есүс Христ энэ дэлхийд дахин эргэж ирэхэд түүнтэй адил болно гэдгийг мэднэ. Учир нь бид түүнийг байгаагаар нь харах болно гэсэн. Тэгэхээр итгэгчид бид хизээч бурхан болохгүй. За одоо мормон ч юм уу тийм ээ. Одоо зарим нэгэн одоо хүмүүс юу гэж хэлдэг вэ гэхээр Есүст итгэгч хүн болвол нас орсны дараа бурхан болно. Тийм ээ. Тэгтэл Библи бол хизээж тэгдэггүй. Бид нас орсныхаа дараа хүн хിവэрэ байна. Харин бид бурхан болохгүй, бурханлаг болно. Бурханы мөн чанарыг бид одоо өвлж авсан, бурханы мөн чанаруудаар төлөвлөсөн тийм хүмүүс болж хувирах юм а. Тийм учраас бид Есүс Христ итгэгчид бид энэ дэлхийгээс явахдаа нэг л зүйлийг авч явна гэж хэлээд байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл бид энэ дэлхий дээр байгаа эд хөрөнгө тийм үү одоо олж авсан байр савууд юу гэдэг энэ бүх зүйлийг авч явахгүй. Харин бид энэ дэлхийгээс явахдаа нэг л зүйлийг авч явна. Тэрний үг гэхээр зан чанараа авч явна. Бидний зан чанар хандлага, бидний өөрчлөлт, бидний нөгөө сэтгэлтэй хамт уяатай байгаа учраас бидний сүн сэтгэл бол үүрд мөхөд байна. Тэгээ сэтгэлтэй хамт уягдсан тэр бүх зүйл маань үүрд мөхөд бидэнтэй хамт байна. Тэгвэл сэтгэл дотор байсан уйдгар гуниг асуудал, гим нүглийн асуудал болвол бидний бие дахин амьлах үед бүр мөсөн алга болж бид үнэхээр бурханлаг тэр дүр төрхтэй хүмүүс болох юм. Тэгвэл бидний чөлөөт сонголт үргэлж байгаа, хിവэрэ байгаа. Бид роботууд болохгүй, бид хүн хിവэрэ байх учраас харин бид сонгохдоо нүглийг биш бурхныг сонгодог. Есүс Христтэй адилхан болж өөрчлөгднө гэж миний хувьд бол итгэдэг. За өөрчлөлтийг харах юм бол тийм ээ ийм өөрчлөлтүүд явагдана. За хүний давтагдшгүй онцгой үн цэнтэй мөн чанарууд бол тийм ээ одоо бурхны дүр төрхөөр бүтээгдсэн гэдэг тэр үгэн дотор бол байгаа. Бурхны дүр төрхөөр нохоо бүтээгдсэн, бурхны дүр төрхөөр сармагчин бүтээгдсэн гэж Библиэд нэгч байхгүй. Харин бурхан хүндэл өөрийнхөө тэр үн цэнтэй сүнсээ, үн цэнтэй амин амьсгалаа бол өгсөн байдаг. Тийм учраас итгэгчид бид үр хөндлөлтийг бол бид эсэргүүцдэг. За одоо ингээд энэ хүн одоо найдваргүй болчлоо. Одоо аппаратын салгыг одоо ингээд тарих хийгээд одоо өвдөхгүйгээр ингээд нүдийн аниулъя гэдэг энэ зүйлийг бид бас эсэргүүцдэг. Үнэхээр үхэстээ бол аппаратад залгаад үзсэн ингээд үхэн мөн гений аргаар хүнийг клондож, хувилж авахыг бол өөрөөр хэлбэл хувьд хүний мөн чанар гэж байхгүйгээр зөвхөн одоо юу гэх эрхтний одоо юу гэх өөрийгөө клондоод одоо бөөрн өвчтэй хүн бол клоноосоо бөөрийн сугалж авдаг ч юм уу. Одоо юу гэдэг аль нэг эд эрхтнийхаа тийм юу гэх нөөцийн сан бий болгохын тулд клон бий болгоё гэж зарим хүмүүс бол ярьдаг. Тийм одоо зөгнөлт кинонууд ч байдаг. Тэгтэл нөгөө бурхан хүн болгоныг онцлог бүтээсэн, хувьд мөн чанараар бүтээсэн болохоос биш миний одоо юу юм чинь, хувилбар юм чинь би энд яаж шанцсан яад юм гэд нөгөөх одоо өөрийг нь гений аргаар өөрийгөө хувилсан тэр одоо өөртөө адилхан дүр төрхтэй тэр хүнээс дуртай одоо өөр тэр хүний болохоор донор болгож тийм ээ донорын үүсвэр болгож ингэж болно гэсэн ийм ёс зүйгүй ийм зүйлийг Библийн одоо эрдэмтэд итгэгчид бид үнэхээр эсэргүүцдэг юм байна. Тэгэхээр бурхны дүр төрхөөр бүтээгдсэн гэдэг нь мөн чанарыг бид ойлгох тусмаа бид өөрсдийнхөө үн цэнийг ойлгодог. Бид бурхны дүр төрхөөр бүтээгдсэн учраас бид Есүс Христ итгэсэн тэр цагаас ахуулаад Есүс Христтэй адилхан зан чанар хандлага бүхий л талаараа бодол санаа бүх талаараа Есүстэй адилхан болж өөрсгдөг учраас бидний дотор байгаа ариун сүнс бурхны үгийг бид унших үед толдох мэд бурхны үгийг тийм ээ толноос хүн нүүцээр харах тийм ээ өөрчлөлтийг хардагтай адилхан бурхан бидний амьдралыг яаж өөрчлөөс гэж хүсэж чинь тэр ойлголт ухаадлыг яваад тэр үгийг амьдралдаа хэрэгжүүлэх үед бидний тэр жинхэнэ өөрчлөлт явагдаж бид үнэхээр жинхэнэ зөрчилдөж гэмшиж бурхны өмнө үнэхээр арч байгаа алдаж бурхны өмнө үнэхээр намайг өөрчлөж намайг шинжлээж гэж ингэж хэлэх ийм үн цэнтэй зүйлийг одоо бурхны дүр төрхөөр бид бүтээгцэн гэдэг энэ доктрин бидэнд сануулдаг юм а. Тийм учраас та бүхэн бурхны мөн чанарыг илэрхийлсэн бусдад болон нийгэмдээ байгальдаа зөв хайрцсан ийм зөв хүмүүс болж төлөвшөөсэй гэж хүсэж байна.
ингээд дараагийн хичээлээр уулзах хүртлээр түр баяртай. Энэ хичээлийг дахин үзээрэй, сонсоорой. Эзэн та бүгдийг ивэ. Баяртай.